Сайн байцгаана үзэгчдээ, мөнгөний эргэлт нэвтрүүлэг маань шинэ дугаараа үзүүлж байна. Монгол улсын эдийн засгийн нэг гол тодорхойлогч нүүрсний салбарын талаар өнгөрсөн 7 хоногт Coal Mongolia чуулганы үеэр бид нэлээд тодорхой мэдээлэл авсан. Өөрөөр хэлбэл нүүрсний зах зээл, хөрөнгө оруулалтын орчин, дэд бүтцийн асуудал, нүүрсний салбарт төрөөс баримтлах бодлогын чиглэлд олон чухал асуудлууд хөндөгдөн яригдсны чухлаас нь бид мөнгөний эргэлт нэвтрүүлэгтээ онцлохоор бэлтгэсэн юм а. Нүүрсний салбар бол манай эдийн засагт өндөр ач холбогдолтой салбар байгаа. Тэгэхээр энэхүү ач холбогдол нь жилээс жилд хэрхэн нэмэгдэж ирсний дараах графикаар товч тайлбарлая. 2019 оны тухайд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 14%, экспортын бүтээгдэхүүний 16% нүүрсний салбарт байсан бол за энэ та өсөн нэмэгцээр 2012 он гэхэд аж үйлдвэрийн салбарын 14%-ийг, за экспортын бүтээгдэхүүний салбарын 44%-ийг зөвхөн нүүрсний салбараас хангадаг болсон байна. Иймээс эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг голлон бүрдүүлэгчийн хувьд энэ салбарын тулгамдсан асуудлууд нь эдийн засгийн салбарын чухал асуудлууд болдог юм а. Юун түрүүнд зах зээл болон үнийн асуудал байгаа. За бид ойрын үед нүүрс олборлолтоо хэрхэн нэмэгдүүлэхээр төлөвлөснийг дараах графикаар тайлбарлая. 2008 он тухайд бол 10 сая тонн нүүрс олборлож ирсэн. Манай улс 2012 оны тухайд 31 сая тонн нүүрс олборлсон ийм өсөлттэй байгаа. Тэгэхээр 13 оны хувьд 46, 14 оны хувьд 56 сая тонн, 2015 оны хувьд 63 сая тонн нүүрс олборлоно гэсэн ийм төлөвийг Glogex компанийн одоо гаргасан байгаа. Тэгэхээр бид нүүрсээ зөвхөн хятад экспортлдог. Тэгвэл энэ жилээс хятадын зах зээл Оросын албаны улс, Казахстан, Индонез улсын нүүрс экспортлолт нэмэгдснээс гадна за Мозамбик улсын хувьд ч энэ өрсөлдөөнд шинээр нэмэгдэх төлөв ажиглагдж байгаа. Энэ манай экспортод оногдох хувь жин буур хандлагатай байгааг харуулж байгаа юм а. Ашигт малтмлын газраас өгсөн мэдээллээр Оросын албаны улсын Якутийн Элга нүүрсний орд ашиглалтанд орсноор манай нүүрс илүү хямд үнээр хятад экспортлох ийм төлөв байдал ажиглагдаж болцсохгүй байна. Нүүрсний зах зээлтэй холбоотой бас нэгэн чухал мэдээллийг үзэгчдэд дуулахад 2012 оны тухайд бүгд найрамдах хятад ард улс нийтдээ 45 сая тонн нүүрсийг гадны улсуудаас импортлсон байна. Үүнээс Монгол улс за 20.3 сая тонн нүүрсийг бүгд найрамдах хятад ард улс руу экспортлсон буюу хятадын импортын зах зээлийнхэн 42%-ийг нь одоо бид эзэлж чадсан байна. За тэгвэл цаашдаа хятадтай бид энэ тоог хэр их ахиулах боломж байгаа гэдгийг мөнгөний эргэлт нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Тэр уул уурхай яамны захиалгаар Япон улсын JICA, G-Coal байгууллагууд нүүрсний салбарын мастер төлөвлөгөөний судалгааг хийж дуусгасан байгаа. Энэхүү судалгааны үр дүнд 2020 он гэхэд бүгд найрамдах хятад ард улс импортоор 57 сая тонн нүүрс авна гэсэн юм тооцоо гарсан байгаа. Энэхүү нүүрсний 39.9 сая тонн буюу 70%-ийг нь Монгол улсаас авах боломжтой юм байна гэсэн тоо мэдээ гарчээ. Үүнээс үзвэл манай улс гадаад зах зээл, дотоодын хил гайл, дэд бүтцийн даац багтаамжинд 2020 оны түвшинд 50 сая тонн орчим нүүрс экспортлох боломжтой харагдаж байгаа юм байна. Энд ягаад зөвхөн бүгд найрамдах хятад ард улсыг онцолж авч үзээд байна гэвэл 3 дахь оронд нүүрс гаргахад коксч нүүрсний үн 1 тонн нь 200-аас 250 доллар болсон тохиолдолд манай улсын хувьд эдийн засгийн ашигтай гэж тооцох боломжтой юм байна. Үүнээс гадна коксч нүүрсний зах зээл дээр олон өрсөлдөгч шинээр гарч ирэх төлөвтэй байгаа. Тухайлбал Мозамбик улс, за үүний зэрэгцээ Оросын албаны улсын Якутийн Элга нүүрсний орд ашиглалтанд орсноор бидэнтэй хүчтэй өрсөлдөгч болох төлөвтэй байгаа маа. Түүнчлэн Европын албаны улсууд нүүрсний хэрэглээгээ багасгах үүрэг хүлээсэн зэрэгээс шалтгаалаад коксч нүүрсний өрсөлдөөн нийлүүлэлт нэмэгдэж байгаа боловч эрэлт нь өсгөөргүй байгаа нь за үүний хувьд бидний хүссэн хүлээсэн түвшинд очиж нэмэгдэх боломжгүй төлөв байдлыг үүсгэж байгаа маа. Иймээс цаашдаа Монгол улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд асар их нөөцтэй хүрэн нүүрсийг ашиглах, за үүний тулд цахилгаан эрчим хүч болгон экспортлох, нүүрсийн химийн цогцлбор үйлдвэр байгуулах, нүүрсээ хийжүүлэх, шингэрүүлэх, нүүрсний давхаргын метанхийг ашиглах, ган үйлдвэрлэх зэрэг асуудлуудыг онцгойлон авч үзэх шаардлагатай гэж Ашигт малтмлын газрынхан үзэж байгаа маа.
За түүнчлэн нүүрсний экспортын бодлогыг боловсронгуй болгох, нэг цонхны бодлого нэвтрүүлэх, хөрш орнуудтай төр засгийн хэмжээний тогтвортой урт хугацаанд гэрээ байгуулж ашиглахгүй бол нүүрс экспортлогч компаниуд ямар ч зохион байгуулалтгүйгээр хоорондоо өрсөлдөж нүүрснийхаа үнийг ач холбогдлыг нь бууруулах сул тал ажиглагдж байгааг Coal Mongolia чуулганы үеэр оролцогчид онцолж байсан. Тэгэхээр нүүрсний салбарын уул уурхайн бусад салбартай харьцуулахад хамгийн гол онцлог нь дэд бүтэц, тээвэр, эрчим хүчнээс ихээхэн хамааралтай байдгийн зэрэгцээ өндөр технологи, хүчин чадал шаардсан техник технологи мөн шаарддаг. Энэ хэрээрээ гадны хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр шаарддаг салбарын нэг юм а. Жилдээ 15 сая тонн нүүрсээ олборлох хүчин чадалтай уурхай байгуулахад 350-аас 400 сая $ын хөрөнгө оруулалт шаарддаг гэдгийг Coal Mongolia чуулганы үеэр Energy Resources компани захирал Батсингэл илтгэлдээ онцолж байсан юм а. Иймээс энэ салбарт гадны хөрөнгө оруулалт ихээхэн чухал байдгийн харин гадны хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахаас татгалзах шалтгаанууд юу вэ гэдэг дээр Glogex компанийн дараах хүчин зүйлсийг нэрлсэн илтгэлийг танилцуулж байсан юм а. За үүнд нэгдүгürt улс төрийн тогтворгүй байдал хамгийн ихээр нөлөөлдөг, хоёрдугаар татварын орчны тогтворгүй байдал, гуравдугаар гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах бодлого, дөрөвдүгээр орон нутгийн иргэдийн эсэргүүцэл, за янз бүрийн хөдөлгөөнүүдийн эсэргүүцэл шаардлагууд, за хамгийн сүүлд нь төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын асуудлууд маргаантай хэвээр байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад учирдаг гол бэрхшээлүүд юм байна. Coal Mongolia чуулганд 17,700 гаруй төлөөлөгч оролцсны дийлэнх нь гадны хөрөнгө оруулагчид байлаа. Гадныхан Монголд хөрөнгө оруулах сонирхол өндөр байсны илэрлэл нь Оросын улбаны улс, Америк нэгдсэн улс, Канада, бүгд найрамдах Хятад ард улс, Японы элчин сайд нар тус чуулганд оролцож Монголд хөрөнгө оруулах боломжийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн явдлаа. Монголын засгийн газар цаашдаа гадны хөрөнгө оруулалтын асуудлаар анхаарах зүйлс баггүй байгааг тэдний байр сууриас харж болохоор байсан юм а. 2018 он хүртэл Хятадын эдийн засаг жилд 8-аас доошгүй хувиар өснө гэж тооцоолж байгаа. Аж үйлдвэр хөдөө аж ахуйн салбар бол мэдээж эрчим хүчнээс хамаардаг. Тиймээс эх жилүүдэд ч гэсэн Монголын нүүрс хэрэгцээтэй хэвээр байх болно. Сүүлийн жилүүдэд нүүрсний салбар өрсөлдөөн улам эрчимжиж зах зээлийн хувьд голбоочлогдож байна. Өнгөрсөн онд Индонез, Австралиас импортлсон нүүрсний хэмжээ эрс өссөн. Тийм учраас Монголын нүүрсний хувьд Хятадын нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвартай байх шаардлага тулгарч байгаа. Монгол улсын засгийн газрын хувьд шийдэх ёстой олон асуудал байгааг өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлууд харуулж байна. Хятадын хувьд хизээч онцгой нөхцөл шаардахгүйгээр нэгдсэн шийдэлд хүрэхийг илүүд үздэг. Монгол улс хөрөнгө оруулагчдыг гадаадын болон үндэснийх гэж зааглаад байгаа нь хэр зөв бодлого вэ? Хөрөнгө оруулагчдын хувьд хинч вэ? Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн хувьд ямар байгаа нь хамгийн чухал байдаг. Засгийн газар, улсын хурал, ашигт малтмалын хуулиа боловсронгуй болгож, ард иргэдэд зөв ойлгуулахгүй бол итгэл алдарсан байдал үүсдгийгч Өмнөгов аймагт явж байхдаа би мэдэрсэн. Үүнээс болоод тэрслүү эсвэл гутран байдлаар ард иргэд албан тушаалтнууд асуудалд ханддаг нь ихээр ажиглагдсан юм а. Стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг гадаадын хөрөнгө оруулагч ихэнх талууд бол таатай хүлээж авахгүй байгаа л да. Японы хөрөнгө оруулагчдын байр суурь ямар байгаа вэ? За ерөн одоо бид нар цаашд Монгол улстай янз бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх санаатай байгаа. Үүнийг биелүүлэхийн тулд юу хэрэгтэйг бол аль ялтад одоо харьцан ашигтай тийм сайхан хуулийг одоо Монголын төр бодлогыг бид нар өсөж байгаа. Энэ хуулийг цаашдаа шинжлэх тухай асуудлаас нийгэмд яригдж байгаа л да. Тухайлбал гадны хөрөнгө оруулагчдын зүгээс ямар өөрчлөлт хийх ёстой гэсэн байр суурьтай байна. Ерөн одоо гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд улаан одоо сайхан байгаар улчныг хуулийн тараар тавьж өгөхийг бид нар өсөж байгаа. Гадны хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн орчин нь тогтвортой төр засгийн бодлого шийдвэрүүд ойлгомжтой бөгөөд ил тод байвал Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхол гадныханд өндөр хэвээр байгаа Coal Mongolia чуулганы үйл явц харуулсан юм а. Тэгэхээр нүүрсний салбарын хөгжлийг түүнчлэн улс орны эдийн засгийн хөгжлийг хүртэл ярихад дэд бүтцийн асуудал дээр маш том зангилаа үүсдэг юм а. Тэгэхээр Coal Mongolia чуулганы үеэр ч гэсэн нүүрсний салбарын
байгаль экологийн асуудал, боловсруулалтын асуудал, за түүнчлэн цаашлаад хөгжлийн хэтийн чиг хандлага бүгдөө дэд бүтцийн асуудалтай холбогдчихсэн. Тэгэхээр энэ чиглэлээр бид ярилцахаар мөнгөний эргэлт нэвтрүүлгийнхаа энэ удаагийн зочноор зам тээврийн яамны за төмөр зам далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Манлаа Эрийг зочноор урьсан байгаа. Танд энэ өдрийн мэнд хүргье. Тэгэхээр Cool Mongolia чуулганы үеэр төмөр замын дэд бүтцтэй холбоотой урд нь хэвлэлүүд тэр болгоны хөндөж бичиж байгаагүй нэг тийм үнцийг надад ажиглагдсан л да. Юу гэхээр манай улс одоо 2 том хөршийн гол дорчдгийн хувьд за төмөр замын транзит тээвэрлэгч улс болно. За яг энэ талаар бол төмөр замын инженеруудын холбооны ерөнхийлөгч Пүрбаатар гоон илтгэл бол нэлээд анхаарал татсан. Би танд эхлээд энэ илтгэлийг үзүүлье. Тэгээ хоёлаа яг таны байр суурь энэ дээр ямар байгааг хоёлаа хамт харъя. Төрүүчийн 2 дахь сэдвээр бол дамжин өнгөрөх хэлцээр дотор байгаа энэ Оросын холбооны улс, Монгол улс, Хятад улсын хооронд дамжин өнгөрөх энэ Юнктатын энэ гэрээний төсөл. За энийг бол ерөнхийдөө үзэглсэн ийм гэрээ байгаа. За энийг засгийн газар хоорондын ийм агримент буюу хэлцээр болгох шатанда одоо нэлээд саатаад байгаа. За энийг өнгөрсөн онд энэ Владивостокт болсон Оросын холбооны улс, Монгол улсын засгийн газар хоорондын эдийн засгийн бодлооны комиссууд бас авч хэлсэн юм аа. Тэгээ энийг бол цааш нь одоо үргэлжлүүлээд ингээд явах юм байна гэсэн ийм саналаа бол зөвшөөрөлдсөн байгаа харилцсан. Тэгэхээр Монгол улс, Орос улс, Хятад улс 3 улсын одоо дамжин өнгөрөх ерөнхий хэлцээртэй болох юм бол энэ нүүрс тээврийн асуудал нэлээд өвхөн болох юм а гэж ингэж ойлгож байгаа. За энэ шинэ төмөр замын бүтээн байгуулалт одоо хэрэгжснээр бол энэ транзит тээвэрт нь шууд бас бол нэлээд нэмэртэй болно л да. Нэлээд ач холбогдолтой болно. Өөрөөр хэлбэл одоо бидний хуучин одоо байгаа энэ төмөр зам маань шүү дээ. Улаанбаатар төмөр замын төмөр. Тэгэхээр энэ төмөр замыг үл шинжилээд бүр 2 дахь одоо шугамтай болгох тийм үү? Одоо давхар 2 урсгалтай болгох тийм. Ийм болохоор одоо мөн л нөгөө бодлогын бичиг баримтанд бол заагдсан байна. Манай энэ төмөр зам тухайлбал энэ 90 цаваас эхэлсэн төмөр зам ашиглалтанд маш ойрын хугацаанд орвол Оросын улманы улсын талд, Хятад улсын талд ашигтай байж чадах болов. Тий, хэд хэдэн ашигтай тал гарна л да. Ер нь Монголын одоо байгаа төмөр замыг ч гэсэн тийм үү? Хүчин чадлыг нэмэгдүүлээ, транзит нэмэгдүүлэх тийм үү? Нөгөө талаас энэ зүүн тал дахиад нэг транзитын коридор нэгтвэл нэгдүгürt Монголыг тойрсон замаас одооны байгаа энэ замаар тээвэрлэхэд бол 700 км дөт. Нэг талаас. Нөгөө талаас бол энэ Манжуураар одоо Хятад Орос хоёрын Манжуур гэдэг бомтор гарч байгаа төмөр замын нөгөө сэлгийн ажилтны хүчин чадал нь бол бага. Тэгэхээр бидний энэ дээр өндөрхөн хүчин чадалтай сэлгийн ажилтны байгууламжуудыг байгуулахад бол мөн адилхан одоо үр ашигтай болно. Тэгэхээр төмөр замын хувьд бол хамгийн чухал асуудал нь энэ транзит тээврээс илүүтэйгээр дотоодынхоо нүүрсийг за түүхийгээр нь болон боловсруулсан хэлбэрээр хэрхэн урд хөрш рүү болон 3 дахь орнууд руу гаргах энэ төмөр замын бүтцийг бий болгох гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ үйл явцыг та хүмүүст илүү их тодорхой байдлаар энэ газрын зурган дээр тайлбарлаж ярих уу? Үндсэн чиглэлүүд бид нар дотоодынхоо юмыг гадагшин гаргахад чиглэсэн. Ийм төмөр зам шүү дээ. Яг энэ жилийн төлөвлөгөөний хувьд бол одоо энэ төрүүчи ярьж ирсэн Ухаавд гашуун сухад энэ ногооноор тэмдэглэсэн байгаа энэ шугам дээр бол түрүүн хэлсний дагуу зураг нь бэлэн болсон учраас бид нар төмөр замаа бариад эхэлнэ. Төмөр замаа барьж эхлэнэ гэдэг нь бол эхлээд далангийн ажлаа хийдэг. Дараа нь одоо дэр бетоннуудаа тавиад ирэлсээ тавиад ингээд рестораторт явдаг ажил да. Тэгэхээр энэ жил бол бид нар яг энэ чиглэлд бид нар далангийн ажлаа эхлүүлээд байна. Тэгээд төмөр зам барих ажил маань далангаа дууссныхаа дараа эхэлнэ. Тэгээд тэрний дараа ашиглалтанд орно гэхээр цаг хугацааны хувьд та бүхэн юу гэж төлөвлөж байгаа? Тэгэхээр одоо энэ далангаа барьж байгаа юм төмөр замаар барьж байгаа нь тэр л да. Төмөр замын барилгын нэг хэсэг одоо доод бүтц гэж нэрлэдэг тийм үү. Тэгэхээр энийгээ бол бид нар энэ жил үл ер нь далангийн ажлыг бол үндсэндээ дуусгачих болцоо гэж харж байгаа. Ирэх жил дээд бүтцийн ажлуудыг бариад ер нь 15 он гэхэд бол энэ чиглэлийн төмөр зам бол ашиглалтанд орох болцоо. Энэ 5-7-оос гашуун сухатын чиглэлд бол 15 он гэхэд ашиглалтанд ороод болцоо. Ерөөсө төмөр замын төслийн хэдэн хувийн санхүүжүүлэхэд яг хэдийн хэмжээний мөнгө Чингис Бондоос тухайлбал ороод хэдэн хувь дээр нь консенсийн ч юм уу өөр гэрээгээр яаж явах вэ гэдэг яг энэ асуудлыг бол хөрөнгө оруулагчид маш ихээр асуухыг хүсэжсэн л та. 5 тэрбум доллароос бол эхний ээлжинд бол хөрөнгө оруулагчид мөнгө босгоно. Ингээд бол Монгол улс одоо 51% тавил бид нэр өөртөө байгаа мөнгөн бус хэлбэрээр оруулах зүйлүүд бас байгаа. Өөрөөр хэлбэл бид нар энэ чинь зурус газраа оруулна. Газар чинь өөрөө хөрөнгө оруулна.
зөвшөөрлүүд байна тийм үү? Бид нар концессийн зөвшөөрөл нь, барих зөвшөөрөл нь, энэ бүх юм чинь үнэлэгдээд энэ компанид хөрөнгө оруулалт болоод орох юм. Тэрэн дээрээс нь нэмээд тодорхой хэмжээний мөнгө бас оруулна. Монгол Улсын засгийн газраас. Одоо энэ компанийхаа 51% гэсэн үг тийм үү? Нөгөө талаасаа гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татаад тэд нар маань бас мөнгө оруулна. Ингээд тодорхой хэмжээний энэ нийт төслийг хэрэгжүүлэх магадгүй 30-40% нь мөнгийг эдгээр өөрсдийнхөө хөрөнгөөр ингэж босгоод үлдсэн одоо 60% энэ бол одоо зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх. Чингис бондын хөрөнгө оруулалт маань төмөр замын төсөлд олгогдно гэд одоо яг Coal Mongolia чуулганаас ганцхан өдрийн өмнө Чингис бондын зөвлөлөөс юм шийдвэр гаргасан байгаа. Тухайлбал 5-7-оос гашуун сухад хүртэл. За яг энэ салбарт оруулах хөрөнгө оруулалт хэр их үр ашигтай байх вэ? Эдийн засгийн үр ашигтай байж чадах уу гэдэгтэр Coal Mongolia чуулганд оролцож байгаа хүмүүс нэлээ их санаа зовлож байгаагаа, шүүмжилж байгаагаа илэрхийлжсэн л да. Тэгэхээр Дэлхийн банкны уул уурхайн төслийн зохицуулагч Инхбаатар илтгэл тавьсан байгаа. Тэгэхээр түүний илтгэлийн гол агуулгын талаар би ярилцлага авсан байгаа. Хоёулаа энэ ярилцлагыг үзчээ таны сэтгэлийг бас сонсъё. Бид нэр одоо олон улсын зах зээлээс маш хэмжээний мөнгө босгодоо шүү дээ. Энэ мөнгийг бид нэр үр ашигтай, буцаж төлөгдөх хамгийн боломжтой төслүүдэд зарцуулах хэрэгтэй юм байна. За үүн дээр биний судлаачийн зүгээс төмөр замын төсөл дээр нэлээд шөмжлөлтэй хандсан юм байнамаа. За бид нэр төмөр замын төслөө уурхаагаас технологийн замын дагуу хил хүртэл экспортынхаа дэмжих төмөр замыг маш хурдтай бариад энэгээрээ буцааж одоо бүтээгдэхүүнээр экспорт хийх экспортоор энэ мөнгөө буцааж олж авах нь хамгийн хурдтай бөгөөд хамгийн зөв оновчтой шийдвэр юм болов уу гэсэн байдлаар судлаачийн зүгээр байр суурьтай илэрхийлсэн юм аа. Энэ төсөл дээр бид нар урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулад одоо гадны мэргэжлийн компаниар энийг хийлгэсэн л дээ. Тэрэн дээрээс үзэхэд бол ер нь энэ нийт одоо 1800 км 5 тэрбумын төсөл өөрийнхөө өртгийг нөхөх хугацаа бол 9.5 жил. Энэ хугацаанд өөрийнхөө хөрөнгийг одоо оруулсан хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн ийм тооцоо байна. Энээс хойш ашигтай ажил. Нөгөө талаас бол одоо яг өнөөдрийн байдлаар Чингис бондоос одоо бондын хөрөнгө оруулалтаас одоо өөрөөр хэлбэл Монгол улсын засгийн газраас өөрийнхөө талаас оруулах хөрөнгө дээр бол бид нэр энэ жил бол бид нэр 400 сая доллар шаардлагатай гэж үзэж байгаа. Энд нь бол хоёр чиглэлээр ажиллана. Хоёр чиглэлээр одоо энэ мөнгийг зарцуулах юм. Нэг нь бол энэ нийт 1800 км-ийнхаа геотехникийн судалгаанууд бөгөөд зураг төслийн ажлуудыг бэлтгэж дуусгах. Энэ зорилтоор бол нэг 55 сая доллар орчим хэрэгтэй болох юм аа гэсэн тооцоотой байгаа. За үлдсэн одоо 350 гаруй сая доллараар бол бид нар энэ нөгөө түрүү чи ярьжсэн 267 км төмөр замын суур бүтцийн, доод бүтцийн тийм одоо өөрөөр хэлбэл далангийн ажлыг нь гүйцэтгэж явна. Тэгэхээр ер нь эдийн засгийн үр өгөөж та бүхэн юу гэж тооцов? Жишээлбэл 9 жилийн дараа үр ашиг нөхөн гэж байна. Өөрөө бол төлж дуусна гэж ойлгох нь шүү дээ. Энээс хойш жилд ямар хэмжээний ашигтай ажиллаж чадах юм төмөр замын төсөл вэ? Энэ дээр бол хэд хэдэн тооцоонууд байна. Өөрөөр хэлбэл энэ төмөр замаар хэр зэрэг ачаа тийм үү ямар чиглэлд хэвлэх вэ гэдгээс нь болоод одоо юунуудын үр ашигын тооцоонууд нь төрөл бүрээр нь гарсан байна. Тэгэхээр яг товчтонд дүгнэхэд Чингис бондын хөрөнгө оруулалт маань төдийгүй ер нь төмөр замын салбарт энэ оруулсан хөрөнгө оруулалт маань 9.6 жилийн дараа үр өгөөж өгч эхэлнэ гэж ингэж ойлгож болох нь хүмүүсийн санаа зовоод байгаа шиг маш эдийн засгийн хөрөнгө оруулалттай чиглэлд энэ Чингис бондын хөрөнгө оруулалтыг оруулж чадвуу гэдэг энэ асуултанд бас тийм гэсэн хариулт өгч болно гэж ойлгож болох. За ингээд бидний ярилцлага өндөрлж байна. Тэгэхээр олонний анхаарлыг татсан төмөр замын асуултаар за тухайлбал Coal Mongolia чуулган зам тээврийн яамныхан ирж гадны хөрөнгө оруулагчдын асуултад хариулт өгөөгүйсэн олон асуултаар бид мөнгөний эрхлэл нэвтрүүлгээрээ хариулт авч чадлаа. Тэгэхээр манай ярилцлагад зам тээврийн яамны төмөр зам далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Манлай баяр хүрэлцэн гэж ярьцлаа өглөө. Ингээд сонирхолтой сэдвээр хариулт өгсөн танд баярлалаа. Ингээд мөнгөний эрхлэл нэвтрүүлэг үргэлжлэж байна үзэгчтэй. Тэгэхээр нүүрсний салбарт үнэхээр олон сорилтууд, тулгамдсан асуудлууд тулгамдж байдгийг мөнгөний эрхлэл нэвтрүүлгээс үзэгчд маань ойлгож авч байгаа хаа. Нүүрсний салбарын энэ олон асуудал, бодлого чиглэл нь өөр яамдад харьяалагддаг болохоор харилцан уялдаа холбоотой ажиллахад амаргүй байдгийг Coal Mongolia чуулганы үеэр зохион байгуулагчдын зүгээс мөн онцолж байсан. За мөн салбарын мэргэжилтнүүд ч үүнийг онцолдгоо. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр Coal Mongolia чуулган зохион байгуулагдсантай холбоотойгоор нүүрсний салбарын маш олон асуудлууд олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн байгаа. Тэгэхээр
хэвлэл мэдээлэлээр дамжуулан тэр болгон хариулт авч чадаагүй олон чухал асуудлыг бид мөнгөний эрхлэл нэвтрүүлгээр онцлохыг зорилоо. Ингээд анхаарал хандуулж үзсэн үзэгчдэд баярлалаа. Дараа 7 хоногт иргэн мөнгөний эрхлэл нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.